Одоо бид юу үзэх вэ гэхээр чадлын талаар үзнэ. За барууны орныхоор power гэж нэрлэдэг. Power гэдэг эхний үсгийг аваад P гэдэг хэлдэг. За ихэвчлэн барууны орныхын үгийн эхний үсгээр ихэвчлэн авдаг. Pressure гэхээр P, force гэхээр F, area гэдэг талбай A гэхвчлэн дандаа эхний энэ үсгээр авч тэмдэглэдэг байгаа. За манайхан бол энийг чадал гэж нэрлэдэг. За тэгэхээр чадал гэдэг ойлголт нь юу юм бэ гэж. За тэгэхээр бид нар бол физик дээр бол ерөнхийдөө чадaltaй гэж ойлгох юм бол энэ бол ажлыг богино хугацаанд хэдий хэмжээний ажлыг хийн тэр нь төдийг чадaltaй гэж үзнэ. За жишээлбэл бид нар зүгээр ингээд энгийн хүмүүсийг хараад нэг нь одоо чинь хүнд юм өргөж байгаа, нөгөөт нь хөнгөн юм өргөж байгаа хүнийг хараад бид нар хүн юм өргөж байгаа хүнийг бол илүү их чадaltaй байна гэж үздэг. А гэтэл яг физик дээр бол одоо чинь яриа л та. За энэ дээр тэгэхээр юу гэж үзэх вэ гэхээр хөнгөн юм өргөж байгаа хүн гэж санаа. Одоо чинь энд нэг ачаа байна. За энд бол одоо чинь энэ бол том ачаа гэж санаа. Том ачаа. А нөгөөт нь болохоор юм жижиг ачаа. Жижиг. За тэгэхээр энийг ингээд хүн зөөе. За F1 ийшээ ингээд одоо чинь дагуулж харна. F2 гэсэн үг чинь. Гэтэл энд нь одоо чинь ингээд маш их хэмжээний ийм ачаанууд ингээд байгаа. Ижил ачаа байгаа. Санал тэгвэл хоёрдугаар хүн яг үгээр одоо чинь нэгдүгээр хүн бол илүү одоо чинь чадaltaй том гэж санал. За тэгмүүд хоёрдугаар хүн нь болохоор жижигээр хэрнээ энэ ажлыг хурдан хугацаанд дуусгуул. Хурдан дуусгах юм бол энэ хүн илүү чадaltaй гэж үзнэ. Илүү чадaltaй. Тэгэхээр бид нар бол юу гэж үзэх вэ гэхээр чадал гэдэг маань бол ерөнхийдөө ажлыг хийх хурд гэж ойлгож байна. Ажлыг хийх хурд. Юусны төдий хэмжээний хурдтай ажил хийн тэр нь төдий хэмжээний чадaltaй гэж үзнэ. За тэгвэл чадал гэдэг маань юу гэдэг юм бэ гэхээр дельта ажлыг хуваах нь дельта T. За баруун орныхын нэг A work гэдэг W-гаар бас тэмдэглэдэг. За буюу энийг одоо чинь яг ингэ бичмэл P тэнцүү A хуваах нь T гэдэг ойлгож болно гэсэн үг. За нэгж нь юу гэдэг юм бэ гэж. За нэгж нь joule-ыг хуваах нь секундыг бид нар Vt гэж бичээд энийг watt гэж уншдаг. Watt. За тэгэхээр хэдийн хэмжээний хурдан ажлыг хийн тэр нь төдий хэмжээний чадaltaй. За одоо чинь энэ бол одоо чинь чадал бол маш олон зүйлүүдээр илэрхийлэгддэг. Одоо чинь цахилгаан дээр бас чадал илэрхийлэгддэг. Юу гэж илэрхийлэгддэг вэ гэхээр 1 кВт цаг гэж ярьдаг. За энэ яг өндөр бид нар одоо 1 кВт цагийг хэрэглэж байгаа үнийн хэмжээг тодорхойлсон байдаг. За энэ маань бол кило гэдэг маань юу юм бэ гэхээр 1000. Тэгэхээр нэгийг үржих нь 1000. Үржих нь ватт. Тэгээд цаг гэдэг маань юу юм бэ гэхээр 3600 секунд. Буюу 1 кВт цаг гэдэг маань 3.6-г үржих нь 16 зэрэгт joule байна гэх мэтлэнгээр ярьдаг. За тэгэхээр бид нар энэ чадлынхын томыг цааш нь хувиргая. За тэгвэл энэ чадал гэдэг маань бол А үржих нь А гэдэг чинь юу юм бэ гэхээр F-ийг үржих нь X. За скалаар үржиж өгдөг. Тэгээд хуваах нь T. За ингэ бичиж болно. За энийг бид нар дифференциал хэлбэрээр бичих юм бол D ийм хэлбэрээр бичих болно. За тэгээд энийг одоо хүчин тогтмол байна гэж үзэх юм бол хүчийг эндээс гаргах юм бол дифференциалаас гаргачих юм бол dx хуваах нь dt болно. За dx dt маань юу гэдэг юм бэ гэхээр энэ бол хурд байдаг. Тэгэхээр чадал гэдэг маань бол хүчийг хурдаар үржүүлсэн скалаар үржүүлэх бас байна гэж үзэж байна. За энэтэй холбоотой жишээ бодож үзье. Одоо чинь 2 кг масстай за 200 кг чинь 200 кг масстай ачааг одоо чинь кран дээш нь өргөж байгаа гэж үү. За кран дээш нь өргөхдөө тогтмол за энэ юм хурд нь
болохоор тогтмол 2 м/сек хурдтай өргөж байгаа гэж үү. За тэгвэл энэ краны чадлыг олоо гэсэн бодлого гаргаж үү. За эндээс чадлыг ол. За тэгэхээр энд доошоо хөндий хүч байгаа mg. За тогтмол хурдаар өргөж байна гэдэг чинь дээшээ татж байгаа хүч нь буюу энэ Ньютон нийдвэр хууль ёсоор бид үүслэх хүчнүүдийн нийлбэр тэгтээ тэнцүү үед би 50 эсвэл тогтмол хурдтай хөдөлж болдог. Тэгэхээр энэ F хүч маань F дээр нэмэх нь mg тэнцүү тэг байна гэсэн үг. Эндээс дээш чиглэлийг эрг гэж үзэх юм бол F-с хасах нь mg тэгээд тэгтээ тэнцүү. За тэгвэл F гэдэг бол краны өөрчлөх хүч нь mg-тэй тэнцүү байна гэсэн үг. За тэгвэл F-ийг бид юугаар үржүүлэх нь хурдаар үржүүлэх юм бол чадал гарч ирнэ. За тэгвэл энэ нь бол юу болох вэ гэхээр 2 м/сек 10-аар үржүүлэхээр 2000 ньютон буюу 2 кН. За тэгвэл чадал маань хүчийг хурдаар үржүүлэх буюу 2 кН-ыг үржих нь 2 м/сек. За эндээс бол 2-2-ийн 4 гараад ирнэ. Ньютоныг м/сек-ээр үржүүлэхээр мөн адил ваттд гарч ирдэг. За тэгэхээр 4 кВт чадалтай кранаар энэ бидийг дээш нь өргөсөн байна гэж үзэж болно гэсэн үг. За ерөнхийдөө чадал гэдэг маань бол ажлыг хэдийн хэмжээний хурдтай хийн тэр нь хэмжигдэх хүнийг бид нар юу гэх чадал гэж ойлгож үзэж болно. За нөгөө талаар яг тодорхойлох юм бол биеийн нэг ч хугацаанд хийх ажлыг юу гэх нь бид нар чадал гэж үзнэ гэсэн үг. За ингээд боллоо.